Доронгов аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тос завсрын болон эцсийн бүтээгдэхүүнийг агуулгах сав резервуар паркын талаар та бүхэнд мэдээлэл хүргэе. Энэхүү парк нь 35 ширхэг ган хийцийн босоо, цилиндер сав болон шингэрүүлсэн шатдаг хий хадгалах 5 ширхэг ган хийцтэй хэвтэй дал савнаас бүрднэ. Энэ удаад бид босоо цилиндер савны техникийн үзүүлэлт, барилга угсралтын ажлын явцыг товч танилцуулъя. Тос резервуар паркын нийт багтаамж нь 276,500 м3 бөгөөд ямар төрлийн бүтээгдэхүүн хадгалахаас шалтгаалan савны хэмжээ, ган хавтаггийн ханы зузаан, дээврийн шийдлийн хувьд харилцан адилгүй. Агуулга савны материал нь хөйтөн, эрсдэс уур амьсгалтай нутагт буюу дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд ашиглагддаг бага температурын нүүрс төрөгчд ган юм. Дээврийн техникийн сонголтын хувьд нафта, изомерат, автобензин, онгоцны түлш зэрэг дэгдэмхий хөнгөн бүтээгдэхүүнийг хөвөгч болон давхар конусын дээвэртэй байхаар шийдсэн байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн техник тон төхөөрөмжийн зураг төсөл, үйлдвэрлэл, барилга угсралтын бүх шатанд Евро стандартууд, Америкийн механик инженерийн нийгэмлэг, Их Британий стандартууд зэрэг дэлхийд дахин дагж мөрддөг олон улсын чанар, аюулгүй ажиллагааны ноорн дүрмүүдийг мөрдөж байна. Манай үйлдвэрийн агуулгах савны хэмжээ 10,000, 14,000, 20,000, 30,000 гээд янз янзын эзэл хүнтэй бөгөөд хамгийн том 60 м-ийн диаметртэй, 19.2 м өндөр 45,000 м3 эзэл хүнтэй түүхий тос хадгалах сав юм. Үүнийг бүхий өргөөдөө дүйцэхүйц хэмжээтэй гэж ойлгож болно. Агуулгах савуудын угсралтын ажлын хувьд тус бүр нь 28 м хүртэл зузаантай, 2.5 м өргөн, 12 м-ийн урттай ган хавтгуудыг матаж, номон хэлбэрт оруулан механик болон автомат аргаар гагнана. Агуулгах савыг дээврээс нь эхлэн угсрах ба тойргоор гангасан игнэ тус бүрийг гидравлик өргөж, дараагийн үеийг гагнаж хийнэ. Дээр дурцах хамгийн том савыг илгээхэд 90 орчим өргөн механизм буюу гидравлик жакаар зэрэг өргөнө. Гагнуурын ойдлын чанарыг үйл эвдлэг сорилын рентген, радиограф, хэд авианы болон шингэн нэвчүүлэх аргуудаар шалган баталгаажуулдаг. 35 босоо хадгалах ган савнаас 29 ширхэг савны гагнуур угсралтын ажил дуусах шатандаа орсон байна. Дараагийн мэдээллээр газрын тос боловсруулах үйлдвэрийн шингэрүүлсэн шатдаг хий буюу пропан бутан хадгалах хэвтэй дал савны технологийн үзүүлэлтүүд болон угсралтын ажлын явцын талаар хүргэнэ.